За бид нар ийм Монгол платформ дээр одоо өөрсдийнхөө гэр бүл хөдөлмөрийн хамгааллын яамны одоо үзүүлж байгаа бүх үйлчлэгийг бид нар цахим хэлбэрээр одоо байршуулж тодорхой үр дүнд хүрч байна. За би хоёрхан тоо дурдахыг хүсэж байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд одоо манай 3.5 сая иргэд маань ийм Монгол аппликейшнээрээ дамжуулаад 67 сая удаагийн одоо төрийн үйлчлэгийг авсан байна. Энэ 67 сая удаагийн төрийн үйлчлэгээс одоо яг манай гэр бүл хөдөлмөрийн хамгааллын чиглэлээр одоо олгож байгаа 17 сая төрлийн үйлчлэгийг одоо давхцантайгаар авсан буюу бараг үндсэндээ ийм Монгол одоо энэ платформоор дамжиж үйлчлэг авсан 4 үйлчлэгийн нэг нь одоо манай яамны үзүүлдэг үйлчлэг байна. Тийм учраас бол энэ манай яамны одоо гэр бүлийн хүүхдийн талаар, хөдөлмөр халамжийн талаар, нийгмийн даатгалын талаар одоо өгж байгаа үйлчлэгээ бол ард иргэдэд бол хамгийн их хэрэгцээтэй ийм үйлчлэг байдаг. Тийм учраас энэ үйлчлэг бол хүн сурталгүй байх ёстой. Энэ үйлчлэг арын хаалгагүй байх ёстой. Энэ үйлчлэг бол цагааллгүй ард иргэдээр шууд хүрдэг ийм байх ёстой учраас бид нар одоо хөдөлмөр халамжийн чиглэлээр иргэдэд өгж байгаа үйлчлэгээ, за нийгмийн даатгалын чиглэлээр иргэдэд өгж байгаа үйлчлэгийг аль болохоор одоо захимжуулах одоо энэ бодлогыг барьж ажилланаа. За ингээд мэдээж олон төрлийн 3.5 сая иргэдийн өдөр тутамд хэрэгцээтэй байдаг энэ одоо үйлчлэгээнүүд захимжиж Монгол улс одоо захин үндэстэн болно. Нэг талаасаа бид нар одоо төрийн үйлчлэгийг захимжуулах бол нэг хэрэг. Нөгөө талаасаа иргэд маань өөрсдөө одоо захимжсан төрийн үйлчлэгийг авахын мэдээлэл технологийн мэдлэгээ дэвшлүүлэх юм хэрэгцээ шаардлага байна уу гэж одоо харж байна. Тэгээд ингээд цаашдаа бид нар ийм Монгол одоо платформыг Монгол хүн бүрийн гар утсан дээр Монгол хүн бүрийн гэрт Монгол хүн бүрийн одоо амьдрал тулгымдсан асуудлуудыг цаг алдалгүй өргөдөг ийм платформыг одоо хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна.